Сайн мэцхан хайтекийн хэвшин байна. Өнөөдөр бид RTX-ийн 4000 серийн картуудыг CS2 тоглоомноор бенчлээ. За ихэнхдээ манай дэлгүүрлөө орж ирээд юм уу чатаар хүмүүс энэ карт маань өөрөө 200 FPS, 300 FPS явах уу гэж асуудаг. За тэгэхээр ихэнхдээ хүмүүс өөрсдөө бол CS2-ийн тохиргоо болон нэгтэршилтээрээ миний тохиргоон дээр энэ карт маань тодорхой FPS явах болов уу гэж ийм утгатай асуудаг байна. За тэгэхээр би RTX 4000 серийн картуудаа дэлгүүрээсээ цуглуулж аваад тэгээд ерөнхий нэгтгсэн бенчмарк хийсэн байгаа. Энэ бенчмаркт нь 4060, 4060 Ti, 4070, 4070 Super, 4070 Ti Super, 4080 Super, 4090 орсон байгаа. За тэгэхээр бенчийн талаар ярив. Бенч маань өөрөө өмнөх видеон дээр орсон 9800X 3D 16-аар 2 ширхэг RAM 6000 Гц RAM SSD бол нэг чухал биш. Ягаад гэхээр бид нар яг одоо нэг л тоглоом бенчмарклж байгаа. За тэгээд бенчмаркны хувьд гэх юм бол бид нар 3 төрлийн нэгтэршил ашиглаж байгаа. Тэгэхээр хамгийн дээдэлтэй 2K буюу 1440p, Golden Full HD 1080p болон хүмүүсийн нэлээдтэй ашигладаг 4:3-тай 960p стретчд ашиглаж байна. Босоо тохиргооны хувьд гэх юм бол бид нар шууд preset буюу бэлэн тохиргоо CS-ийн гаргасан бэлэн тохиргоогоор very high гэдэг дээр тавьж байгаа. Ягаад very high гэдгийг тавьж байгаа юм гэхээр энэ маань бидний картны ачааллыг одоо нэмэх зорилготой. Картнаас карт харьцуулах зорилготойгоор бид нар арай өндөр нэгтэршил өгөн арай өндөр үзүүлэлтнэр буюу арай өндөр тохиргоон дээр тавьж бенчилж байна гэсэн үг. Бенчмаркийн аргачлалын талаар гэвэл бид Steam-ийн CS2-ийн workshop дотор байдаг CS2-ийн benchmark гэсэн tool ашигласан байгаа. За энэ tool маань биднэрт нэгийг харьцах нэг үйлдэлтэй ямар нэгэн илүү дутуу, илүү хүн буудаж алах шаардлагагүйгээр тогтмол FPS гаргах боломжтой. Энэ тестийг өөрөө нэг картаар олон удаад автахад адилхан одоо результат гаргах боломжтой ийм нөхцөл байдлыг олгож байгаа. Тэгэхээр бид ган-гейм руу ороод харьцуулах биш, карт хооронд нь яг энэ мапн дээр хэдэн хувийн зөрүүтэй вэ, хэдэн FPS-ийн зөрүүтэй вэ гэдгийг гаргаж ирэх боломжтой гэсэн үг. Яг одоогоор 4060 Ti, 4070 Super-ийн FPS нь гарч ирж байна. За энэ FPS нь өөрөө real time учраас нэг нь хоорондоо арай ойрхон FPS-тэй харагдаж магадгүй, эсвэл дэндүү хол зөрүүтэй харагдаж магадгүй. Энийг дундчлах буюу дундчлах явцын одоо FPS-ийг хамгийн сүүлд нь гаргаж ирдэг ба энэ яг сүүлийн FPS оноо нь болохоор консол дээр гараад ирдэг. Энэ консолын оноог бид нэр чарт руугаа оруулаад чарт хэлбэрээр танд карт болгоны хоорондын харьцааг харуулсан байгаа. Workshop tool нь өөрөө урьдчилаад бэлтгэсэн замтай dust дээр болдог замдаа smoke, гал, flash хийсэн, бомб дэлбэрсэн тиймэрхүү одоо нөхцөлд FPS хэд байх нь бас харуулдаг. Мөн та A-long-оор гүйжих явцад барагцаагаар FPS хэд байх нь харах боломжтой. Мөн B-гээр одоо smoke хамгаалж хаад FPS хэд болохыг барагцаагаар мэдэх боломжтой юм аа. Яг одоогийн real time benchmark дээр болохоор RTX 4070 Ti Super, 4080 Super, 4090 оруулсан байна. Тохиргооны хувьд гэх юм бол very high нэгтэршил нь болохоор 1080p байгаа. Зүүн талын хэсгээр гарч ирж байгаа энэхүү хувь тоонууд нь болохоор CPU-ний ашиглалт, график картны халалт, RAM-ны ашиглалтыг харуулж байгаа. Энэгээр юу илэрхийлж болох вэ гэхээр тань барагцаагаар 16 ГБ RAM бол хангалттай гэж хэлж болно. Халалтын хувьд гэх юм бол бенч дээр байгаа энэхүү картуудын халалт нь өөрөө ийм барагцаагаар ийм байна гэсэн одоо ойлголтыг авах боломжтой. Чарт руу орцгоё. За чартаа эхлэхдээ бид нар 2K benchmark буюу 1440p дээр эхлэе. 1440p дээр яагаад эхэлж байгаа юм гэхээр энэ нөрөө хамгийн их GPU bound буюу хамгийн их одоо GPU bottleneckтэй байж болох чарт байгаа. За чартыг харах юм бол 2K benchmark дээр бид нар юу харж болох вэ гэхээр дундаж FPS болно. Хамгийн бага 1% FPS-ийг харах боломжтой. За дундаж FPS нь мэдээж 4060 нь хамгийн дорой, 4090 нь хамгийн дээр байгаа. Хамгийн бага 1% FPS нь юуг илэрхийлж байна гэхээр та тоглоомын тулд хамгийн өндөр гацаалттай эсвэл бол smoke flash хийх явцад FPS нь хэд болж унах боломжтой вэ? Тэрний дунджийг харуулж байгаа гэсэн үг.
Дундаж FPS-ний хувьд гэх юм бол жишээ нь RTX 4070 Super нь 251 гаргаж байгаа ба RTX 4070 Ti Super нь болохоор 297 гаргаж байна. Энэ хоёрын хоорондох харьцаа нь өөрөө барагцаагаар 30-аас 50 FPS мөн 4070 Super-с 4070 руу буусан ч гэсэн адилхан 30-аас 50 FPS-ийг зөрөө гардаг. 1080-ийн хувьд гэх юм бол FPS нь арай өндөр болж байна. За энэ яагаад вэ гэхээр бенчмаркийнх нь өөр bottleneck маань GPU-наас арай сулраад CPU-нд арай илүү ачаалал өгж байгаа гэсэн үг. За тэгэхээр өмнөхтэйгээ харьцуулах юм бол FPS нь арай өндөр болсон. 4060-ийн хувьд гэх юм бол 1080 маань өөрөө 191 FPS гаргаж байна. Харин 2K дээр болохоор 133 FPS гаргаж исэн. Энэ өөрөө бас тодорхой 50 FPS-ийн буст болж таарч байна. Full HD Very High дээр тоглодог бол та өөрөө 240 Hz монитор болон түүнээс дээш FPS гаргая гэх юм бол хамгийн бага 1% FPS-ийг бодолцсон 4070 Ti Super болон түүнээс дээш авбал зүйтэй болов. Харин хамгийн бага 1% FPS-ийн хувьд гэх юм бол RTX-ийн 4070-аас доор байгаа 4060 болон 4060 Ti-ийн 99 FPS ба 115 FPS гаргаж байгаа нь өөрийнх нь картн дээр байгаа 8 GB RAM нэлээд сулдуу байгааг илэрхийлж байна. E-спортын тамирчид болон компетитив тоглох дуртай залуучуудын хамгийн өргөнөөр хэрэглэдэг resolution 960p юм а. За энэ хүү 960p яг сонгож байгаа юм бэ гэхээр хамгийн өндөр FPS гаргаж байгаа учраас сонгож байгаа. За тэгэхээр энэ FPS-нд бол бүх картнууд дундаж нь 290 FPS болон түүнээс дээш гаргаж байгаа учраас та 180 Hz болон 240 Hz дээр тоглоход бол асуудал гарахгүй. Жишээлбэл RTX 4060 нь хамгийн багадаа 1% 137 FPS гаргаж байгаа бол 144 Hz-ийн монитор сонгоход бол аюулгүй. Харин 240 Hz-ийн хичээвэл RTX 4070 Super юм уу? Түүнээс дээш байвал боломжтой. 300 болон түүнээс дээш Hz-тэй монитор сонгохоор бол хамгийн бага 1% FPS нь мэдээж түүнээс бага учраас танд дундаж FPS нь илүү аль нь таалагдж байна. Тэрийг та сонгож болно. График картны bottleneck-ийн хувьд гэх юм бол дараагийн чартанд харуулъя. Энэ чартан дээр RTX 4060 3 төрлийн resolution дээр хамгийн бага 1% FPS болон дундаж FPS-ийг харуулж байна. За энэ нь болохоор 2K дээр 133 FPS, 1080 дээр 191 FPS, 960p дээр болохоор 290 FPS гаргаж байна. Энэ нь өөрөө яг картны хязгаарыг харуулж байна. Таны график карт хүссэн үзүүлэлт чинь хүрэхгүй байвал FPS дутагдаад байвал мэдээж та preset very high дээр биш арай багасгаад эсвэл бол тохиргоогийн бага зэрэг доошлуулад таны хүссэн FPS-д хүрэх боломжтойг бити мартаарай. CS2-ын RTX 4000 серийн график картны бенчмаркуудад тосноо. Эндээс юу дүгнж авч болох вэ гэхээр хамгийн бага 1% FPS нь мониторны кейстэй ойролцоо байвал хамгийн түрх зохицно. Та энэ хүү бенчмаркийг өөрөө үзье гэх юм бол Steam Workshop Tools руу орж агаад бенчмаркийг хаяхаар CS2-ын бенчмаркийн төлөв гараад ирнэ. Та татаад өөрхөн график карта болон компьютераа бас давхар харьцуулаад шалгаад үзээрэй. Тантай цог хайтек хийх тушин байла. Баяртай.